to say Happy New Year, Happy New Year. Стокгольм 13 шинэ жилийн цэнгүүнээ зохион байгуулж байгаа Швед монголчууд нутаг нэгт ахын дүүс та бүхнийхээ энэ оройг эндийг мэдчихлээ. Эзэн их Чингис хааны маань төрсний 850 жилийн ой тохиож улиран одож байгаа 2012 он Швед улсад суугаа Монгол улсаас суугаа элчин сайдын яам болон Шведэд ажиллаж амьдарч байгаа та бидний хувьд амжилт бүтээл ариун сайхан жил болон улиран өнгөрч байна. 12 онд тохиосон олон үйл явдал за хийсэн ихээхэн ажлын дотроос хэдэн зүйлийг би онцлон хэлмээр байна. Энэ 12 онд Швед дэх элчин сайдын яам Швед монголчууд бидний хувьд анхны гэж болохоор олон үйл явдал болж өнгөрлөө. Түүний нэг нь Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн хэлбэгдэрч Норвегийн Вант улс, Шведийн Вант улсад төрийн тэргүүний айлчлалаа хийлээ. Энэ бол Монгол улсын төрийн тэргүүний эдгээр орнууд хийж байгаа анхны айлчлал байсан гэдгээр онцлогтой цаашдаа эдгээр орнуудтай харилцах харилцааны шинэ үе хаалгыг нээж байгаагаар онцлогтой байна. Түүнээс гадна энэ 12 онд анхны гэж болох үйл явдлууд олон тохиосны нэг нь Шведийн Вант улсын гадаад харилцааны яам, Монгол улсын гадаад харилцааны яамны хоорондын зөвлөлтгөө уулзалт анх удаа Стокгольм хотод зохион байгуулагдав. Түүнчлэн Монгол улсын ерөнхийлөгч Скандинавын орнуудад айлчилсан энэ тохиолдолд Монгол улсын иргэний агаарын тээврийн онгоц анх удаа Скандинавд хөл тавьсан ийм үйл явдал боллоо. Mongolian Airlines компани Airbus 380 онгоц Nero нэртэй хөлөг онгоц Осло болон Скандинавд газардсан. Энэ бол бас түүхэн үйл явдал. Нөгөө талаас Европт монголчуудын дунд уламжил болон зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний Монгол орны хөгжилд чуулга уулзалтыг анх удаа бас Скандинавын орнууд түн дотор Швед улсад зохион байгууллаа. Энийг элчин сайдын яам болон Монголын Швед монголчуудын үндэсний холбоо төрийн бусад байгууллагууд Монголын олон нийтийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгууллаа. За өөр нэг Шведэд амьдарч байгаа монголчууд бидний нэг амжилт бол бас анх удаа Европт монголчуудын дунд уламжил болон зохион байгуулагддаг сагсан бөмбөгийн тэмцээнийг Стокгольм хотод хүлээн авч зохион байгуулсан. Энд манай Швед монголчууд өөрсдөө идэвхтэй зохион байгуулснаас гадна өөрсдөө амжилттай оролцож Шведийн баг шилжиж явах цомыг гардан авсан байна. Түүнчлэн энэ 12 онд монголчууд гадаад суугаа монголчууд түүний дотор Шведэд ажиллаж амьдарч байгаа монголчууд бидүүхэн улсын их хурлын сонгуульд саналаа өгч анх удаа оролцсон. Энэ бол манай элчин сайдын яамны төдийгүй Шведэд байгаа монголчууд та бидний амьдралд тохиосон бас нэг шинэ түүхэн үйл явдал гэж байна. Нөгөө талаас манай элчин сайдын яамны хувьд монголчуудын хувьд анхны гэгддэг ухаалаг үнэмлэх гэж нэрлэдэг байгаа. Иргэний цахим үнэмлэхийг эзэмшихэд манай элчин сайдын яам онцгой үүрэг гүйцэтгсэн. Манай элчин сайдын яамны зүгээс Финляндд байрладаг Францын Gemalto компанид үйлдвэрлэсэн Монголын иргэний үнэмлэхийн үндсэн хийцийг үйлдвэрлүүлэх, тэрэнд хяналт тавих, түүнийг бүхэлд нь Монгол улсад хүлээлт өгөх ажлыг хариуцж хийлээ. Энэ бол бас анхны үйл. Түүнчлэн бид энэ жилийн хувьд Монгол улсын зүгээс Швед, Норвеги, Дани, Финлянд улсуудтай хийх эдийн засгийн харилцаанд өргөн ахиц гаргасан он жил болсон. Тухайлх юм бол Шведийн гадаад харилцааны яамны худалдааны нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчд Монголд айлчилж, Швед Монголын худалдааны бизнесийн уулзалт хийж цаашлах юм бол эдгээр орнуудын худалдаа эдийн засгийн харилцаанд шинэ үе таалгыг нээсэн гэж хэлж байна. Энэ мэтэр бид
2012 оныг амжилт бүтээл ариунтай сайхан өгтөж байна. Монголчууд та бүхэндээ хэлэхэд Шведэд ажиллаж амьдарч байгаа 4000 гаруй монголчууд ажиллаж амьдардаг гэсэн тоо мэдээ байгаа. Түүний 2400 гаруй нь өнөөдөр ажлын гэрээгээр буюу албан ёсны зөвшөөрөлтөөр амьдардаг боллоо. Энэ бол бидэнд бол сайхан мэдээ. Цаашдаа бид бүгдээрээ айх хичгцүүлгүй зохич урмын дагуу ажиллаж амьдрах нөхцөл улам бүр бүрэлдэж байна. Энэ бол бас 2012 оны гарсан нэг томоохон архив зөрчилтөө гэж бид хэлж байна. Ингээд хуучин оноо үдэж шинэ оноо өгтөж байгаа нутагныг дахан дүүс та бүхэндээ ирж буй 2013 онд эрүүл их сайн сайхан ажил сурлага хөдөлмөрийн хамгийн өндөр амжилтыг хүсэн өрөөж та бүхний эрүүл сайн сайхны төлөө энэ хөтгөл өргөё. Skål! Ширхэг ширхгээр бодрон хайлах цаасан ширхгүүд сэвшин үлэх өвлийн салхин намуухан дулаахан сэтгэл хүртэл нэг л хачин таван чаргалтай шинжлэх цагаан шин дулаахан амгалан сэтгэл хүртэл нэг л хачин таван чаргалтай шинжлэх цагаан шин дулаахан амгалан. Сайн байна уу? Энэ бүхэндээ зочдоо. Хөнгөн шинээр шилэгээс одоо засаад хооронд хийцав цайг манай хамтарт ариг румрал төрсөн баярын шинжилгээ ирдэ. Өдөр цасан баяртай орчлонгийн хоолойр бомбуудыг шаргуулах бидний мөнгө байгаас олон эдийн чиглэлээр зүг таван болноос баярын гахаагүй шинэ ирдэ. Тиймээ ингээд Стокгольм 2013 шинжлэх ухааны зэвсгийн нэстийн баяртайгаар эдгийа. Ус бүрэн ховорхон эрийн бүрэн наадамтай уяндаг шиг хоссон уртын сайхан дуутай уус үсгшиг эрдэсийн баян ордтай улстон цаахан эмийн халуус хэрэгтэй Монголдоо бид хайртай. Ингээд шивэдийн монголчуудын урлагийн толгойн уран бүтээлчдийг таамаглахын өмнө өрн залж байна. Бид монголчууд Багчурын баяртай. Сайн байна уу? Хамаалагчдын дээр онгоолох цай үлээ. Сайн байна уу? Заагийн Стокгольм батна бид монголчууд урлагийн холбоо нэгдэлтэй холбогдож бид та бүхэндээ хамтдаа уран бүтээлийг танилцуулж байна. Хавцсан багцгийн үгэн хөрөг авдрын ай бид Oh,
таныг хүндэтгэлийн байцнаа өрн зарж байна. Мөн энэхүү баярын цэгүүний хамтран зохиолын очроо бид монголчууд урлагийн холбооны тэргүүн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан нууцшин төвшин томголгийг өрн зарж байна. Монголын тэргүүнийг хамтран зохиолын очроо NGL Sport Club-ийн тэргүүн ноён Викторийн хамбат таныг хүндэтгэлийн байцнаа өрн зарж байна. Эргүүний хамбат таныг тайзнаа өрн зарж байна. Сайбацаноо эдгэрэгтэй Монголоос татсан дүүсээ эдэмсэг ноён татгатана хааны энэ өрөөний түмэн амар амгалан айлтгын бичгээ шивэдэг монголчуудын шинэ жилийн уламжлалт баярын цэгүүн өнөөдөр энэ сайхан өдөр Монгол улсаар томилсон 101 жилийн ойн өдөр автаж байгаа бид мөн баярлалтай байна. Ингээд та бүхэнд нэг олон жилээрхүү энэ жил бид юу хийж бүтэв? Бид хамтдаа юу хийж бүтэв? Бид монголчууд хамтдаа ямар үр дүнтэй 2012 оноо үдэж 2013 оноо огтж байгаа товчхон хоёр жишээ. Шивэдийн хандлагатуга Монгол улсын чиглэлээр шивэдийн монголчуудын үндэсний холбоо, спортын NGL клуб, бид монголчууд урлагийн холбоо хамтран бидний сайн нэг одоо маш олон үйлчлэлүүд зохион байгуулсан байгаа. Тэрнээс тус дурдвал 5 сард Монгол орны хөгжил чиглэлтэй Европын монголчуудын эрдэнэ шинжилгээний байгууллагыг амжилттай зохион байгуулсан. 7 сард бидний сайн мэдж байгаа бид хамтдаа наадма сайхан тэмдэглэсэн. Мөн саяхан 11 сарын ихээр болсон Европын монголчуудын 7 удаагийн сачин мөнгөний тэмцээлийг амжилттай зохион байгуулж Европын гал бүрээс ирсэн монголчуудын сэтгэл зүрхэнд хүрсэн үйл ажиллагааг зохион байгуулсан үедээ мөн 11 сарын 24-нд бүгдээр цус монголчуудын ойн өдөр одоо бидний зогсож байгаа шивэдэх монголчуудын үндэсний холбоо, бид монголчууд урлагийн холбоо, NGL Sport Club мөн шивэдийн манс улсуугаар сайдын яамд хамтран монголчуудын өдөрлөг гэдэг арга хэмжээг эхлүүлсэн. Энэхүү монголчуудын өдөрлөг гэдэг арга хэмжээг бид сар болгон зохион байгуулж монголчуудын дунд хэрэгтэй бидний хүсэл зорилгод нийцсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Ингээд юуны өмнө та бүхэндээ 2013 оноо сайхан удахыг бэлгэлтэн гэрөө та бүхэндээ баярлалаа. Та бүхэн ажил үйлс байна. Намайг баярлалаа. Ингээд хүмүүс ихтэй байна. Чичүүлээ. За би энэ номонд нийлээд бэрбэг татварч гэсэн байна гэж харж байна. Миний найз бүхүүд байна. Миний найз бүхүүд байна. Ингээд бүгдээ хамт одоо арай халаагүй гэж бүжиглгүй байж байгаа зүйлс нь 2 цагийн дараа одоо хамтлаа гэж бүжиглэж болохгүй шүү. Энэ концерт таг авмын үргэлжлэн дуучдын дуу олонны таапны бидэндээ хамт байгаасаа гэж хүсэж байна. Баярлалаа. NGL Sport Club-ийн тэргүүн ноён хамбат таныг бүхнийг хүргэж байна. Тэгээд аппунд юмна гэртога чиноны NGL Sport Club-ээс тренергээ аппун таамаасаа тэгээд ахичлээс надаас дараас කරා. Амбат дахиад бид татдаг. Зэкэдэр бүгд хавааныхаа бүрдүүлэлтэд баярлалаа. Ингээд та бүхэнд гэсэн шинэ нэгэн баярыг сайхан өдрөөр та бүхэнд хүсэн юм. За манай Монгол Алтай карго компани байгуулагдаад 3 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд бид агаарын болон газрын каргоны үйл ажиллагааг олон улсын тээвэр зуучийн Global Worldwide компанитай гэрээний дагуу хамтран явуулж байна. Ингээд бид сая анхныхаа 20 тонны каргог 12 сарын 11-нд Шивэд улсаас явуулсан. Ингээд удахгүй бид шинэ ондоо дахин агаарын болон газрын каргоны үйл ажиллагааг идэвхжүүлж та бүхэнтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Ингээд шинэ гарч байгаа 2013 онд илгээрээ их хамглан төрлөөрөө төмөн хамглан байж ажил үйлсээр өөдрөг байгуултгай гэж
Монгол Алтай карго компани зүгээс та бүхэнд хүсэн өрөөж байна. Шинэ ондоо сайхан баярлалаа. Oh,
өрөөсөө модны дээгүүр тасан ногтоод агуулсаар цар буурал өвгийн гүнгаан маань морьсон ирлээ.
알고 해드릴 бид монголчууд ургийн холбооны бүжигчдтэй маш их баярлалаа. Hari шинжлэх ухааны сайхан дугаар айдуудын өргөн дэвшүүлье. Өнөөдөр зөв нууцгай. MGS Sport Club-с өнөөдрийн баярын цэгцүүдийг зохион байгуулж байгаа. Авьяасыг олон уран бүтээлчид маань өвлийн өмнө автаа уран бүтээлээрээ бэлэг байлаа. За баярлалаа. Хүүхдүүдийн дуулыг үзэдээ сонсолоо. Хүүхдүүдийн бүлгийг одоо үзэдээ хүүхдүүд бол яасан сайхан явьяастай юм. Дийдвэрт тусмал олон сайхан болоод байх юм. За Өвгнавна онох газар оронтой очих газар бас оронтой хүрэх газар маань маш бага учраас өвгнавна доо явъя.
ингээд хүүхдүүд минь ирж байгаа 2013 онд ажил бүтээгээр дүүрэн байж өшөөл ажил амжилтраарай гэж өнөөдөр хүүхдүүд та нарт захинаа. Дараагийн өдөр дахин өнөхийн өрөө шүний баяртай хүүхдүүдээр баяртай. Дараагийн яг өдөр өгнөв хүүхдүүд та нарт ирнэ хүүхдүүдээ сайхан баярлалаа миний хүүхдүүд өгнөв явъя баяртай хүүхдүүдээ. Монгол улсын авиац жүжигчин Дуучин Банзрагчийг урьж байна. Сайн байцгаана уу? Эрдэнэ үнэртэй шинэ жилийн баярын халахлуу мэндийг хүргье. Ингээд болсон шарын хөгжим даглагчийн шүлэг нөхлийн айсан гэдэг дуугаараа та бүхэндээ айдооны шинэ мэнд хүргье. Дуучин Банзрагч дөрөвгийн хэлсэн үнэхээр энэ бүсгүй хаалганаас та бүхэн маш их уянгалыг, маш их ухааныг авч байгаа гэж бодож байна. Магадгүй та бүхний зүрхэнд хүрсэн сайхан аялгыг нэмэлтээр хүргэж чаддаг юм аа. Монгол улсын авиац жүжигчин Дуучин Банзрагчтай маш их баярлалаа. Та бүхний амрах туршилтын дор баярлалаа илэрхийлээрэй. За сайн байцгаана уу. За би Трансмонгол хамтлагийн хөмөчн хосоо байна. Та бүхэндээ энэ орой мэндийг хүргье. Энэ жил Шведийн Стокгольм хотноо болж байгаа монголчуудынхаа шинэ жилийн баярт Шведийн монголчуудын үндэсний холбооны урилгаар ярьж оролцож байгаадаа их баяртай байна. Энэ сайхан арга хэмжээг мөн MJL Евро студман та бүхэндээ дамжуулж хүргэж байгаад улам их таатай байна. Тэгээд миний хувьд манай Трансмонголын хамтлагийн хувьд энэ жил маш их уран бүтээлийн ариун ургац ихтэй байлаа.
Дэлхийн нийт 12 улсаар энэ жилийн хувьд явж тоглолоо. Нийт 80 гаруй тоглолт хийлээ. Тэгээд ерөнхийдөө ингээд өвлийн амралт маань эхэлж байна. Тэгээд шинэ жилийн уур амьсгал орсон ийм сайхан гэгээлэг нэгэн сайхан үдшин Шведийн Стокгольмот монголчуудаа хамт шинэ жилийнхаа арга хэмжээг тэмдэглэхээр ингээд хүрэлцэн ирсэн байна. Тэгээд Швед улсад суугаа нийт монголчуудаа болон дэлхий дээр суугаа нийт монгол ахын дүүс та бүхэндээ ирж байгаа 2013 онд ажил төрлөн өндөр аж аргал дүүрэн сайн сайхан байхын өрөөлийг өөрийнхөө өмнөөс болон нийт хамт олонныхоо өмнөөс дэвшүүлье. Хүлээн авна уу. За баярлалаа. Шинжлэлийн байр гэдэг өдөр модож байгаа хуучин оноо үлдэж амжилттай дүүрэн ирж байгаа шинэ оноо өгтийн энэхүү зар дээр шагнал хадгалах ёслын ажиллагаанд та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Өнгөрсөн жилийнхаа амжилтыг дүгнэж, эх жилийнхаа уран зоригийг анхаар бид бүхэн яг одоо энд гүйцэтгэлийн тайлбар шагнал хадгалах ёслын үйл ажиллагааг үзэх гэж байна. Самбай соноо илүүгт Монгол ахын дүүс нараа энэ өдрийн авгинд хүрэлцэн та бүхэн өнөөдрийг адуу мэдлэгийг дэвшүүлж та бүхэнд шинэ жилийн энэ бүргээ шинэ жил та бүхэнд эрүүл нэг та бүхний сасан бүхэнд бий болтугай та бүхний ажил бүтэнчтэй болтугай гэдгийг шинэ зэвсгээс хүсье. Шведик монголчуудын үндэсний холбоо Шведтаа монголчуудын бонд идэвхтэй үйлчлэгээ явуулныг үнэлж Монгол банкнаас одоо нэгсэн ажилдаа идэвх зөвхөн гарган өрөөдөл ажиллаж байгаа үнэлж сагнуу Монгол банкны хэрэглэгч 2012 оны 12 сарын 29-нд баярын бичгийг Швед монголчуудын үндэсний холбооны дарга Монгол эрдэнд гардуулъя. Ингээд Монгол улсын Монгол банк Швед монголчуудын үндэсний холбоог үнэлжээ. Та бүхэнд баярлалаа. Дүр зурсаг баярлалаа. За энийг одоо бас баярлалаа гэж. Би өнөөдөр мөнгөтэй үүрэг гүйцэтгэх ёстой юм аа. Энийг би уншаад танилцуулчих. За Монголын залуучуудын холбооны шагнал байгаа. Шагнал сүрэн хоогтой мөнгө хоёр таныг Монгол орны хөгжил зүйсгэлтэнд оруулсан хувь төв нэмрэгтэн үнэлж Монголын залуучуудын холбооны хөдөлмөрийн алтан медалаар шагнав. Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч мөнгө бат 2012 оны 12 сарын 29 байна. Ингээд Стокгольм байгуулагддаг спортын урлагийн одоо бүхий үйл ажиллагааг зохион байгуулдаг хөтөлдөг одоо энэ залуугийн маань хөтөлбөрийг Монголын залуучуудын холбоо үнэлсэн байна. Тэгээд мөнгө хоёроо даснаа өрж байна. Монголын залуучуудын холбооны хөтөлбөрийн алтан медалаар шагнаж байна. Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч мөнгө бат гэжээ. Тэгээд та бүхний анх туршилтыг хүсэж байна. Өнөөдөр та бидний дунд бүртгэн явж байгаа юм. Авьяасрыг залуу маань Монголын залуучуудын холбооны алтан медалаар ингээм бисаж байна. Do you recognize
Ясааны хайрцгийг босоо. Харьцангуй өргөжлүүлэн MGS Sport Club-ийн тэргүүн Аян Амбатад микрофоныг шилжүүлье. За баярлалаа. Ингээд Шведийн монголчуудын үндэсний холбоо, Шведийн монголчуудын урлагийн холбоо, мөн MGS Sport, мөн элчин сайдын яам бүгд хамтарч өнөөдрийн энэхүү Стокгольм 2013 шинэ жилийн баярын цэнгүүнийг хамтран зохион явуулж байгаа билээ. Ингээд өнөөдөр энэ сайхан баяр дээр надад эрхэм хүндтэй энэ цагийг өгсөн та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд надад бас хамтарч ажиллаж бас Стокгольм хотод яг одоо 8 жил ажиллаж амьдарч байна. 8 жил ажиллаж амьдрахтаа өнөөдөр бас Шведэд ажиллаж амьдарч байгаа монголчуудаа бас одоо үүд байхгүй бол тийм та бүхний хажуудаа цагийг зөв оруулсан өнгөрөх зорилгоор одоо бас олон талаас ажлуудыг хийж байсан. Тэгээд энэхүү одоо хөтөлбөрийн өнөөдөр өнөөдөр ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдөр бас нэг бас ахыг бас хэлмээр байна. Өнөөдөр бас баяр шагнал аавна гэж дуудаад байсан гэдэг үүрээс тэгээд их саний боллоо. Тэгээд бас өнөөдөр миний ээж намайг төрөөж өсгөж өдний гэж өдний хөргсөн миний сайхан ээж маань өнөөдөр Монгол улсаас өчигдөрхөн зорж ирсэн. Ингээд намайг төрүүлсэн ээж таньд баярлалаа гэж энэ сайхан эндэр ээжтэй хайртай шүү гэж би танд хэлье. Ээжээ танд хайртай шүү. ажилтдаг ийм хүн байгаа. Дөрөвд нэвтрүүлэн дараагаад удаагүй ингээд өнөөдөр Стокгольм хотод нэг хоногийн өмнө хүрсэн яриад байгаа. Ингээд ээж дээр хэмээн шилжүүлээ. Миний ээж бас та бүхэнд хандаж бас баярын мэдлэгээ бас төрөхөө хаа гэж бодож байна. За баярлалаа. Миний шатны зөвхөн автод 6 дайн дуулаарай гэж эрхэм сайхан өрөөний тань өргөн дэвшүүлье. Баярлалаа. Та бүхэндээ бас баярлалаа. За ингээд манай MGL клубын шагнал хэлжээ. Тэгээд тэрнээс өмнө би бүхээрээ болоод тэгээд энэ шагналыг манай Швед монголчуудын үндэсний холбооны ивент гэгч одоо миний найз тийм ирсэн байгаа Жоржс гэдэг та бүхэн сайн мэдээ. За энэ хүн одоо энэ шагнал авсан нэг хүн энийг заавал өгөөрэй гэж одоо надад даалгаварласан. Энийг бас медаль олж өгч байгаа. За тэгээд энэ хүү дараагийн шагналыг одоо яг хөтлөгчд таарчаад байна л да. Манай уянга одоо жил болон Шведийн монголчуудын шинэ жилийг зохион байгуулж одоо идэвхтэй оролцож хөтлөж одоо ингэж оролцдог юм байгаа. Тэгээд уянгаадаа бас өстэй ажиллаж энэ хүү шагналыг дэлгэрүүлсэн үгүй. Амжуулъя. Баярлалаа. Шагналыг эзэн толгой байна. Баяр хүргэе. Бидний бас энэ сорт бүлэг жил болгон урдаан тэмцээнийг ингээд гомддог байгаа. Жилийн бас амны шилбэгтэй шагналын үйлчлэг хийх байна. За ингээд бидний үйл ажиллагаанд бас өстэй хүн нэмэр оруулж бас тулж дэмждэг бас байгууллагыг бас шагнах байгаа. Тэгээд нүрийн дөрөв Эрхэм хүндэт хамхуу авахтай Зэрэнбат танаа хүний хөгжил Саруул ухаан биеийн тамир спортыг хөгжүүлэх үйлсэд бодиттой хувь нэмэр оруулсан тул өргөмжлөл олгогдсон байна. Хамхуу авахтай Зэрэнбат.
эрхэм хүндэт чойс суран овогтой ганц үг танаа. Хүний хөгжил саруу тухайн бие тамир спортыг хөгжүүлэх үйлсэд бодиттой хувь нэмэр оруулсан тул өргөмжлөлт олгож байна. MJS спорт клуб швед монголчуудын MJS спорт клубын тэргүүн Гамбар Стокгольм 2012 оны 12 дугаар сарын 29-нд чойс суран овогтой ганц үг. Дараагийн шагналыг эрхэм хүндэт Бямбаавтай Эрдэнэ Атар танаа. Хүний хөгжил саруу тухайн бие тамир спортыг хөгжүүлэх үйлсэд бодиттой хувь нэмэр оруулсан тул өргөмжлөлт олгож байна. Эса суши бар гэсэн байна. Эрхэм хүндэт Бямбаавтай Эрдэнэ Атар. Хамт яагаад төшөлтийг хүсэж байна? Эрхэм хүндэт Сондоогтой Сүрэн баяр танаа. Хүний хөгжил саруу тухайн бие тамир спортыг хөгжүүлэх бодиттой үйлсэд хувь нэмэр оруулсан тул өргөмжлөлт олгож байна. Шведийн монголчуудын MJS спорт клуб Стокгольм 2012 оны 12 дугаар сарын 29-нд байна. бидний хамгийн гол юу ч байна нэ оны шилдэг тамирч болоо. Яг одоо оны шилдэг тамирчныг тодруулах байна. Эрхэм хүндэт Цэрэн дарж явахдаа Цэнгэл маа танаа. Шведийн монголчуудын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг чинь өндрөөр үнэлж 2012 оны шилдэг тамирчнаар шалгаруулж өргөмжлөлт олгож байна. За, энэ бүлгийн өрнөөр өнөөдрийн шилдэг эрэгтэй эмэгтэй тамирчдыг шагналыг бас зөвөнд итгэхээр манай UNL Kashmir Fashion Company төлөөлөл ирсэн байгаа. Энэ хүртсэн тайлбар ачааллыг өргөж байна. Манай UNL Kashmir Fashion Company жишгээр монголчуудынхаа шинэ жилийн баяраар монголчуудынхаа үйлчлэгийг ивент хийж оролцдог үндэсний үйлдвэрлэлийн Оё компани бүтээгдэхүүнийг шивэд улсад борлуулдаг энэ компани байна. Хамтан баярлалаа. Эрхэм хүндэт Батнасан овогтой Амар Эрдэнэ танаа. Шведийн монголчуудын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тань өндрөөр үнэлж 2012 оны шилдэг тамирчнаар шалгаруулж өргөмжлөлт олгож байна. MJS спорт клуб. Манай өглөгч Оянгагийн маань гэр бүлийн хүн манай Андраа өнөөдөр шилдэг тамирч авч байна. Тэгээ Андраада спортын болон бусад төрлөөр бүгд амжилт хүсье. 2010 оны бас нэгэн остом амжилттай дөрөв шиг болсон баярлалаа. Ингээд энэ хонд болсон нэг монголчуудаа бүгдийн хэлбэрээр шинэ оны үеэр тэгээд энэ жил болсон Европын аваргын тэмцээнд Шведийн баг тамирчид маш амжилттай оролцож нэг медалийн таваар нэгдүгээр орсон байгаа. Үүнийг бас бид олж байна.
хоёр алтан медаль, хоёр мөнгөн медаль эзэмсэн Европын хэмжээс. Тэгээд баг амирчид, гадуучууд, амирчдаа бүгд нь спорт өмлөлт төсөөрөө. Ура! Завааны өдөр шагнал хурвасан бас сайхан өдөр байна. Раби бяцхан мэддэг тусдын зүйл гартуулъя. Монголын язгуур урлагийг бэлхийд гайхуулж бишрүүлж яваа Хосоо ахмад өнөөдөр манай хүндэтгэлийн арга хэмжээний тушаал хүрсэн ирсэн байгаа. Ингээ Хосоо ахтай энэхүү тусдын зүйлийг гартуулъя. Сайхан Монголын үндэсний урлаг болгохоор Хөөмийн урлагийг дэлхийд дахин таниулж чадсан манай ядуугүйе Европ төв таниулж чадсан манай Хосоо ахтай бүгдээрээ хадгалаад ажиллаж мэдгээрье. За Хосоо ахмад үнэхээр хавьяатай маш сайхан Монголын үндэсний язгуур урлаг Хөөмийн урлагийг бүгд дэлхийд үнэхээр таниулж чадсан маш авьяастай Чингис хааны удам ийм сайхан залуу хүн шүү гэдэг Азиад хамгийн сайн залуу бүгдийг хүсэж ирээ ингээд таны урлагийн энжин номер хүн дээр үрдэн байж болтгой гэсэн юм сайхан ирээд өргөн дэвшүүлье. Өнөөдөр шагналтын спорт тасралтын шагналтын хургуулсан маш сайхан мэдэгдэн бэлтгэл өдөр байна. Тэгэхээр дахин нэгэн шагналтын эзнийг тодруулах байна. Тэгэхээр энэхүү тайзан дээр Оян Запас компани төлөөлөл хатагтай Нематаныг хөрж байна. Мөн Швед монголчуудын үндэсний холбооны тэргүүн Номон Эрдэнээр энэхүү шагналын эзнийг тодруулах болно. Тэгэхээр Швед монголчуудын үндэсний холбоо жил бүр тухайн жилдээ хамгийн идэвх чармайлтай үр бүтээлтэй ажилласан нэгнийг шагнадаг байгаа. Энэхүү уламжлал болсон шагналыг гадуулах хэмээн энэхүү баярын цэнгүүний ивент тэтгэгчээр оролцож байгаа Оян Запас компани төлөөлөгчдийг тайзнаа урьж байна. За харагтай нэма Баяр хансныг тайлбарлаж байна. Баярги good before hey has За шивэдэг монголчуудын үндэсний холбоо болон монголчуудынхаа Усын тулд явуулж байгаа үйл ажиллагаанд өдөг чармаал гаргасан нэгэн хүнийг бид чадварууд шагналыг уламжлалтаа энэхүү шагналыг маань Оян Запас компани ивент шагнал юм аа. Ингээд Оян Запас компани төлөөлөлтөө микрофон хатуулъя. Тэгэхээр байна. Сайн байна уу дайгтанараа. Хапхундээ энэ орон ушиноны мэдээ төшөөе. Ингээд би бүхэн одоо манай гэбдийн Оян Запас компани маань жил болгон Монголын шивэдэх Монголын үндэсний холбооныхоо одоо зохион байгуулж байгаа үйл ажиллагааны ерөнхий ивент тэтгэгчээр оролцдог. Мөн одоо Монголын холбооныхоо хамгийн үр бүтээлтэй сайн ажилласан хүмүүний одоо шагналыг уламжлалтай байгаа. Ингээд бид өнөөдөр манай компани зүгээс мөн шивэдэх монголчуудын үндэсний холбооны зүгээс санал болгосон одоо нэг эмэгтэйг өнөөдөр шагналаар шийдвэрсэн байгаа. Энэ хүн маань Рамчамцын оюун эрдэнэ. Тэнийг тайзнаа үргэлжлүүлэхийг хүсэж байна. Рамчамцын оюун эрдэнэ таныг тайзнаа хүрэлцээхийг урьж байна. Өнөөдрийн баярын цэнгүүний ерөнхий ивент тэтгэгч Оян Запас компани болон шведик монголчуудын үндэсний холбоо таны хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж байна. Рамчамцын оюун эрдэнэ. За эдгээр маань швед монголчуудын үндэсний холбоо болоод
маш их идэвхтэй сайн ажилладаг бас шивэд улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын хамтдаа сэтгэл зүрхээ зориулан ажилладаг ийм сайхан хатууга монголчуудаа бүсгээрээ шоё ингээд эднэгтэй баярлалаа нэг хөрсөн ирсэн зочдынхаа нэрийн өмнөд аад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг өсгөрөө ингээд таны сэтгэлийн өмнө бид сонсъё. Бид олон боломжтой болж урдчилээ зам байгуулж байгаад хүн болгон хүрсэн юмч сэтгэлээ дэмжиж байн тусаж байдаг та бүхэн баярлалаа гэдэгийа. Мөн яма хаантайсто манай холбооны ямар нэгэн үйл ажиллагааг байн дэмжиж сэтгэлээ болон санхүүгийн дэмжлэг үзүүлж та бүхэн өмнөөс баярлалаа гэдэгийа. Untuk
шивэд ажиллаж амьдарч буй нийт монголчуудаа шинэ оны баярын мэндийг хүргэе. Шинэ ондоо та бүхэн эрч хүчтэй, дүүрэн эрч хүчтэй, баяр хөөртэй сайн сайхан нэгсэе. Өнөөдөр шивэдэд байгаа монголчуудын шинэ жилийн арга хэмжээ сайхан болж байна. Энийг дамжуулаад шивэдэд сууж байгаа бүх монголчуудаа алж жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Энэ завшааныг ашиглаад Монголд сууж байгаа хоёр эгчтэй болон найз нөхдөдөө ажилтны амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.
холбооны чөлөө мужийн хамтлагийг байгуулсан өрн зочид.
холбоо, шивэдэг монголчуудын урлагийн холбоо, шивэдэг монголчуудын энгийн спорт клубээ мөн элчин сайдын яам бүгдээ хамтран бүтгэнээр тав хүмүүст баярын зэнгүүрээр энэ хүрээд өндөрлөж байна. Зөвхөн тавралтмаар энэ хүрээд Та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Монгол улс тусгаар тогтносон 101 жилийн босгон дээр шивэдэх монголчуудын шинэ жилийн баярын цэнгүүн маш амжилттай сайхан зохион байгуулагдаж байна. Энэ завшааныг ашиглаад шивэдийн ман тусад ажил амьдарч байгаа монголчуудаа 2012 оныг сайхан үдэж 2013 оноо амжилт бүтээл ариун өгтөг болтугай гэж ерөөё. 2012 он шивэдэх монголчуудын үндэсний холбооны хувьд маш их амжилттай сайхан өнгөрсөн гэж бид дүгнэж байгаа. Шивэдийн ман тусад анх удаага Монгол орны хөгжилд 8 дугаар чуулга уулзалтыг бид нэр амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Европ Монголын нийгэмлэг, шивэдийн ман тусад суугаа элчин сайдын яам мөн бусад Европын орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчуудын үүсгэл санаачлалын байгууллагууд, монголчуудын холбоод мөн төр засгийн байгууллагууд хамтарч энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан юм а. Европын монголчуудын сагсан бөмбөгийн 7 дахь удаагийн сагсан бөмбөгийн тэмцээнийг спортынхоо залуучуудтай хамтран маш амжилттай зохион байгуулж энэхүү үйл ажиллагаанд Европын тал бүрээс ирсэн монголчууд маань сэтгэл өндөр нутгийн зүг буцсан билээ. 2013 онд та бүхний сансан бүхэн сэтгэлдэн бүтэж ажил амьдрал чинь өөдрөг сайхан байхын ерөөлийг дэвшүүлье. Та бүхэндээ баярлалаа. Gangnam Style. Gangnam Style. Oppan Gangnam Style. Gangnam Style. Oppan Gangnam Style. Hey, sexy lady. Oppan Gangnam Style. Hey, sexy lady. 성숙해 보이지만 놀 땐 노는 여자 이때다 싶으면 묶었던 머리 푸는 여자 가렸지만 웬만한 노출보다 야한 여자 그런 감각적인 여자 나는 선어해 점잖아 보이지만 놀 땐 노는 선어해